2 дугаар маань үргэлжилж байна. За манай нэвтрүүлгийн зочин өмөрт маань 8 хүү төрүүлжсэн Готогийн тоот болон Чураан бэр цэцэг одоо манай хоёр бууратаагаа ярилцах гад бөөндөө сууж байна. За сайн байцгаана уу? Сайхан наадаж байна уу? За. За та хүн сайхан наадаж байна уу? Сайхан. Та сайхан наадаж байна уу? Сайхан. Энэ жилийн баяр наадам сайхан. Сайхан өргөн дэлгэр таваартай энэ сайхан биш дээ. Зүүнчлэгтээ сайхан байна. За сайхан наадаж байна уу? За та хэд маань сайхан бужигнаад баяр наадмаар олоолаа. За энэ тэгээд баяр наадмын үеэр чи энэ хаан ч гэсэн хөл хөгж ихтэй байд. Тий шүү тий. Тэр цэма танах гэдэг айл бол ер нь бол бас нэг яг нэг баяр наадам ер нь нэг юм баяр ёслолоор бол нэлээд их бужигнадаг олоолаа сайхан байдаг байх гэж би бас бодоод. Баяр наадмын үе цагаан сар шиний үеэр чи манай хэд чинь зүгээр бужигнч гэжтэй энэ. Хөл хөгж ихтэй. 8 хүүгийн гэр бүл хүүхдүүд гээл бөөндөө нийлээл те. Тэгээл бас энэ тентээс бас хамаатан ах дүүнэр хүүхдүүд бас ирнэ. Тэгээд энэ их хөл хөгжөөтэй байна шүү дээ хоёрыг. Ер нь бол та бүхэн маань бас яг наадмаар ер нь яг хэрхэн уламжлал болсон юм нэг тэмдэглэдэг юу вэ нөө? Одоо яг наадам болохоор нэг бүгд цуглардаг ч юм уу эсвэл нэг яадаг те. Тийм уламжлал. Тэгдэггүй яах вэ? Одоо энэ хүүхдүүд бүгдээрээ ингээл ажлын зав чөлөөгөөр бүгд л хижигнэл ороод ирж байгаа. Тэгэл бидний чинь дээр үеэс нааш ингээд хүүхдүүд ирээд энэ баяр наадам тэмдэглэж байгаа үе чинь бас энэ дэндээс одоо хонь мал гаргаад бас хөөрхөн тэгээд одоо нэг хорхог морхоо хийн идээ зүүж тэгээд цагаан идээр тавгаан засаад ер нь бараг сар шин шиг л тэмдэглэж өгдөө. Зин хөгжөөнтэй хүүхдүүд чинь ирээл одоо ингээд төрүүлэл майхан саваад ачин. Энэ сайхан байдаг юм дөө баяр наадмыг гэдэг. Тийм бах те. За 8 хүү төрүүлээд хүүхдүүд нь сайхан урлагийн одоо өөр өөрсдийн мэргэжлэр явж байгаа ч гэсэн урлагаар бас хамтраад уран бүтээл хийгээ сайхан үзэгч болондоо ард түмэндээ өөрсдийн бие даасан тоглолтоо толиулаад ингээд ард түмнийхээ бас хайр хүндэтгэлийг хүлээгээд ингээд явж байгаа юм сайхан уран бүтээлчд болсон. Энэ 8 хүүхдийн би бага насыг бас асуумаар санагдаад байгаа юм. Энэ 8 хүү гэдэг бол бас өсөхэд бол нэлээд хөл хөдөлгөөнтэй хэцүү байх болоо гэж бодож байна. Ер нь тэр нэг хүүхдүүдийн нэг бага нас руу нэг хэдүүлээ очие. Ер нь хэр байсан та хоёрт маань. Тэгээд энэ хүүхдийн бага нас бол ер нь л хөдөлгөөнтэй хөгжөөнтэй чимээтэй шүүгэнтэй ер нь өсдөг шүү дээ. Бас нэг дэрсгэн байгаад байгаа шүү дээ. Дэрсгэн тий. Дэрсгэн ер нь ойрхон манай хүүхдүүд гарсан юм байгаа. Тий. Тэгээд нэг 2 насны дөрөвтэй, 3 насны дөрөвтэй, 1 насны дөрөвтэй энэ зүйл битүүр ч одоо хүүхдүүдээ нийлхнэ өтөн байх чинь нэгдлийн малтаа нэгдлээ одоо 800-аас 1000 малтаа явж ялна шүү дээ. Одоо ингэ жоохон байх чинь. Машин техник гэдэг юм бол хөдөөр нутагт байдгүй. Тэмээ ач нүүдэг. Тэмээн дээрээ 2 тэмээн дээрээ хуваагаад аччихад хүүхдүүдээ ачаан дээр нь тэгээд халуун өдөр дээр нь шовгор усгачгаа тэгээд. Тэгээд нүүж явдаг байдаг тэгээд. Энэ сайхан боловсролыг эзэмшүүлэх яг энэ үдэ зэрэгтэй эрүүл саруул өсгөн гэдэг бол бас нилээдгүй бас та хоёр бас манаас их одоо зүйл бол шаардсан болоо гэж бодож байна. Жугаар нэг малчин ухаан гэдэг чинь өөрөө бас нэг юм айхтар завгүй одоо нэг юм байдаг шүү дээ тий. Нэг малчин хүмүүс чинь. Тэгэхээр ч одоо ингээд зүгээр би ингээд бидний хувьд ингээд төсөөлөхөр нэг л яг ийм завгүй нэг юм амьдрал ирсэн юм шиг санагдаад байгаа. Ер нь тий. Таны хувьд ер нь яаж хэр байсан ер нь? Нилээл завгүй бужигнаа л. Тэгдэг яг манай хүүхдүүд чинь ингээд хөдөө битүүр одоо малтаа гэдэг эдний чинь өсөх хугацаанд малаад хүүхдүүдээ боожуулаад тэгээд одоо эдний чинь хоол унд хувц сундар энэ гэдгийг нь тэгээд ээж аав хоёр нь ингээд аав нь малаад хүүхдүүд нь ээж нь одоо хоол унд хувц сундрын зохицуулаад ирсэн чинь тэгээд хөөрхөн хоорондоо ингээд тэрсэх нэг ер нь ойрхон гарсан хүүхдүүд чинь нэг нэгэндээ нэг юутай байдаг байхгүй ингээд хувц сундраач ингээд аштайхан хөөрхөн нэгнийхээ хувцыг өмсчих шишээтэй тэгээд тэрсхэн боожоод өсөө өгч байгаа юм чинь тийм юм болохгүй ихтэй хүүхдүүд тий хамгийн гол нь тий Нэрээсээ юмбыг болгохгүй тэгээд байгаагаа ингээл өөртөө ингээл хувцас өмсөд хоолоо хувааж идэл тэгээд тэрсхэн боожж байгаа юм чи тий хөдөө малдаа битүүр яаж байгаа явж байгаа л одоо эдээ зэгтэй хэдэг хүүхдүүдээ ингээл одоо сургууль соёл дамжуулаад бит хотоороо бараад ирэл ингээл өсгөл одоо ингээд бүгднгийн боловсралтай мэдлэгтэй мэрэгжилтэй болохын төлөө ээж аав зүтгэж байгаа бид нар чинь ингээл хүүхдүүдийн яриадын төлөө ингээл наашаа ингээд заахан соёлтой хотоороо газрыг бараадаг ингээд ингээдийнхээ төлөө одоо явж байгаа шүү дээ бид нар чинь ирээдүйн боловсролд анхаарал тавиад аав тэгэл ингээд бид хотоороо бараад ирсэн. Тэрнийхээ юунд ингээд хүүхдүүд одоо яг ингээд сайхан олон түмнээ үеийн сайхан ингээд
хөдөлмөрлөд мэрэгжилтэй болоод ингээд явж байгаад бас их баярлагддаг бид хоёр. Ахын дээл хувцсуу доошогоо нилээ явуулдаг баг та тий. Ер нь тэгэл дамжаал явчих шүү дээ. Ахвал ерөөсөө дандаа шинэ авчихсан. Би бол ерөөсөө дан шиний дөмсөөл тэгээд доошогоо. Тэн дээр одоо очиж ирэх үү? Тэгэл одоо 3 үед дамжин штэ. Эрдэнэс нэг өмсөй тайлчих биш шүү дээ тэр чинь тий. Ер нь тэгээд би ингэдэ бидний өв чинь нэг хонсоо бол идэж үзэг хүмүүс аахгүй бид нар чинь. Тэг яагаад гэдэг зэрэгтэл асуудгийн тоглолт гэсэн чинь хүмүүс анх хэлэхээр чи өө эдгээр ямар амар цамаа тийм баян задгалын өссөн болоог бас зарим бодож байгаа шүү дээ хонсоо. Тэгсэн чинь хоол хонуулах боломжгүй л байсан. Хоол ерөөсө хонох боломжгүй. Тэгэхээр ч хонсоо идэж үзээгүй тийм л та. Тэр нэг талаараа тийч бас нэг юм эрүүл өссөн байна. Тийм л одоо гоё байлээ штэ гоё дурсамжтай. Тэгээд олон хүмүүс чинь тэгээд эхнээсээ аялж яхтал сүүлийнх нь босоод ирэхэд хоол дуусчаад. Стаа тийм байна. Ахын хувьд ч гэсэн бас нэг дүүнэртэйгээ жил өнгөрөхсөн ер нь бас ээж авдаа туслаа дүүнэрээ бас нилээдгүү харах тий. Дүүнэрээ харж хандах тийм зүйлсүүд бол нилээдгүү байсан баг. Нилээдгүү байсан. Сахилахгүй дүүнэр бол олон байсан аа. За тэгэл ер нь эрэгтэй хүүхдүүд чинь тэгэл сахилахгүй байтхан сахилахгүй байтна. За том ах. Айраг уугаарай. Гэхдээ манай дүүнэр ер нь нэг их тийм сахилахгүй байгаагүй шүү. Би ч одоо бүгднийг л одоо аав ээж хоёртойгоо өсгөж том болоход нь туслаад ингээд байнга л хажууд нь байсан. Ер нь ингээ харахад одоо ингээд бодож явах тэр нэг их тийм нэг дэггүү дүрсгүү тийм нэг их сахилахгүй хүүхдүүд. Тэгтэл яг баг хүүхдүүд сахилах хөдөлгөөл яг та тийм ээ. Хүүхдүүд л бас байна. Олон хөвгүүд болсон хайн тий. Айраг уугаарай. 8 хүүхд маань 8 хүү маань 8-улаа урлагийн авьяастай байгаад байна. Тэгэхээр энд бас нэг дагаж дуурайх бас нэг тий удмын юм байдгийн болоо гэж бас хараад байна. Хоёр маань ер нь урлаг спорт ер нь ихэр сонирхолтой ер нь тэр талдаа хэр авьяастай хүмүүс байв. Гэхдээ энэ тийм удмын талын юм бол байна вэ? Одоо манай аавын одоо талын онцлог сайхан дуулдаг хүмүүс байсан. Одоо манай нэг хөшнөө талч гэсэн одоо сайхан дээр үеч одоо тэгэл ер нь найр хөрмөн дээр л уртын дуугалтууд одоо хөшчүүл дуулдаг. Одоо энэ богны дуучнуудаас үлрүүгээл ижил дуулагдаад байгаа усгоц найр хөрмөн дээр 91 тэр эдийн дуулагддаг байсан шүү дээ. Тэгээд тэр хэмжээнийхэн тэр одоо уламжлалт дүүнүүдийг бол сайхан дуулдаг настай бүрдүүд байсан. Сайхан тэгээд тэр үдмийг бас дагж байгаа юм болов уу гэж би бас боддог. Би төрж гисэн бол бас яхав дуулнаа зүгээр. Гэхдээ нэг хурлын райд майдан дээр концертанд ороод явж ирсэн биш. Сүлгийнхээ бэлчээр за тэгэл машиныхаа хавьд дуулж явсан болохоос ширэн өөр тэгж нэг олон төмний өмнө гарч байгаагүй дээ. Тэгээд яг хөө сургууль байхдаа энэ сургуулийн концерт концертанд бол хаяа ороод явдаг л байсан л дээ. Гэхдээ нэг хойноос нь хөөцөлдөд тэгж явахгүй тэр үед тийм орчинч байгаагүй. Тэгээд нэг тиймэрхүү урлагийн тийм нэг төрөлхийн удан дагсан авьяас байгаа. Анх ер нь уран бүтээл хийн ингэн бид нар нийлээд ингээд дуулаад ард түмэндээ хүргэн гэдэл хүүхдүүд яриад ингээл явж яхад ер нь ямар санагдчихэв тань вэ? Ер нь хэр одоо яг төсөөлөгдөж байна. Ердөөс нь яг хүүхдүүдийн багын авьяас бас байдаг байхгүй. Тэгээд би хүүхдүүдээр заяа миний хүүхдүүд чинь ингээл сургууль байхаасаа алтаас өмнө сургууль байхаасаа дууна тэмцээн ороод хоёулаа гам төмөр хоёр чинь нэг дууна юунд ороод хоёул нэг 2 дугаар нэг 3 дугаар ангидаа байж. Хоёул гам бэргүүд гам төмөр хоёр ингээд дараа нь нэг 3 байранд орж ирсэн. Тэгээд дээрээс хүүхдүүд яг багаасаа нэг тийм хүүхдүүдийн авьяас бүр их эцэг нэг мэдрээд байгаа байхгүй. За миний хүүхдүүд ямар ч байсан ингээд сургууль соёл ингээд дамжаад энэ одоо энэ сайхан олон түмний үеинд энэ өөрсдийн сонирхлоороо ингээд дуулаад ингээд явна гэж байгаа ямар ч байсан миний хүүхдүүд чадхад юм байна гэдэг хүн бодол орж байгаа юм. Багын тэр хүүхдүүдийн төрх зан аюулаас нь ингээд угаасаа багаасаа нэгдэгдээд байгаа байхгүй бид нарт хүүхдүүд одоо өөрсдөө ингээд сайхан мэдлэг аюулсаараа ингээд яах гэж байгаа болох юм байна гэж бид нар би бол дотроо аав ээж хоёр нь зэлвэрээл тэгэл суудаг байхгүй. Тэгэл хүүхдүүд ямар ч байсан болох байх хүүхдүүдийн төсөл мөрөөдөл биелэх байх гэж боддог байсан мэт дээ. Ямар ч байсан тийм. Бид нар ч юм уу хүүхдийн мөрөөдөл гэдэг юмсан тэгэл ерөөсөн тийм багасаа айгүй хоорондоо тоглоал дуулна бүжиглэн эднэр чинь ингээл бүгдээрээ хөдөө ингээд тоглолт амралт мамтар очихоор ерөөсөн юм л бол дуулалдаал дуулаал ингээл гадаа гацууцэн дээр гадаа тэгдэг гэсэн айгүй хөөрхөн багуудаа тий
Тэ багасаа нэг тийм бүр төрх тийм аюустай дийсэн. Одоо ингээд ярилцахаар бүгд бас өөр одоо ийм зан одоо ааштай тий. Бүгд бас ийм одоо хувийн гэсэн бас нэг өөр өөрийн онцлогтой. Тэгтээ яг бүгд нэг юм дуулдаг авьяастай. Тэр нь бас ингээд маш гоё холбож өгдөг юм шиг санагдлаа. Тэгээд ээж аав хоёрын хувьд ч гэсэн хөвгүүдээ одоо ингээд харж байхад түрүүн ирээд бас ингээд ажиглаж байхад их сайхан ойлгож харьцдаг юм байна гэж харж байсан. Тэгээ ах эгч хоёр маань бас хоёулаа маш гоё хөдөлмөрч хүмүүс байна. Одоо энд ирээл заслангийг харахад бол маш сайхан цэвэрхэн цэвэрч юм бай, хичээнгүү тий. Ингээд бүх зүйлийг бас үр хүүхдүүдтэй үлгэрлж яваа. Хоёр сайхан буурай байгаа бас өнөдөр уулзуулж байгаадаа их таатай байгаа. Тэгээд хүүхэд болгоно нь ингээд дуулдаг гэхээр л одоо маш гоё санагдаад байгаа байхгүй тий. Одоо ийм гэр бүл ер нь байдгийм үү гэж бас бодох шиг тий. Аялын тоглолт дээр бас тэгсэн чинь нөгөө тоглолт үсч гарч байгаа хүн сэтгэлээ бодох. Тэгэхээр бас нөгөө бид нарыг цаашруулаад нэг нь жоохон солгоо байж олон да 8 үлээ яасан хөөрхөн болдго юм байна гэдэг бас нөгөө настай байгаас бас бид нарыг бас нэг цаашруулаад ч юм уу магтаад идэх бас гоё санагддаг. Тэгээд мэдээж тэр бол мэдээж аав ээж хоёрын тэр сайхан ген хүмүүжил бас нөлөөлж байгаа хэрэг. Хүн чинь нөгөө бид нар чинь бүгд л одоо биеийн дагуу нөлөөлж амьдарч байгаа шүү дээ. Тэгээд ах нараас аав ээжээсээ тэгээд дүүнээсээ үлгэр жишээ аваад бид нар ингээд бүгд ер нь дуу хөгжим нөгөө бидний амьдралтай салшгүй холбоотой байсныг бас ач хавьяал юм болоо гэж бодож байгаа шүү дээ. Энэ тэгээд энэ би бас боддөг юм л дээ. Хүүхдүүд ингээд энэ битээр одоо энэ 8 хүүхд өсгөхдөө ерөөсөө нэг хүүхдэд гар хүрч байгааг ойлгож байгаа. Ерөөсөө л тий. 8 хүү хахад тий. Зөнгөөрөө л тэгэл хүүхдүүд өөрөө өөртөө бол жоохноосоо эхлээл тэгээ үтсэн. Тэгээд тэр үл яг тухайн үед бол гэрүүлийн хүмүүжил бас нөлөөлж байсан байх л дээ. Тэгээд би бас одоо юм боддог юм л одоо миний энэ том хүүчи одоо айлын төмнөрөөс нь баг аавын ор дарах шахууд одоо хөдөлмөр зүтгэл эхлээд ордсон шүү дээ. Бүх жоохноосоо. Тэгээд угаасаа дээд ах нь ингээл даруухан ингээл аав ээж өгнөөс гарахгүй ингээл юу ч доороос нь дагж байгаа дүүнэр нь яг тэр ахынхаа тэр байдлаар ингээд өсөөд өмччих юм шиг байна. Тэгээд хүүхдүүд дотор бас нэг онцгой хөдөлгөөнтэй. Онцгой яасна, онцгой хилэмтэй бас хүүхд байгаа. Одоо тэр манай энэ гам бүргэд байгаа. Тэр баг байхын л одоо дээр үчи одоо манай хүүхдүүд ярьдаг байсан. Яманаас үл хөдөлгдөг гэж. Тэгээд одоо миний хүү яг тригээрээ тэр зангаа өвдөхгүй, буруу зөрүүч оруулахгүй. Тэгээд одоо үдээд ингээ урлагийн одоо энэ ажил хийгээд ингээд ардмдаа өндлөгдөөд ардмныхаа хайр хүндийг татаад явж байгаа энэ гам бүргэд одоо бас ах нараа дүүнэрээ яг нэгтгэхэд яг урлагийн таасан дээр яг өдөртөө аваа юу чадж байгаад би бас хүлээ бас их баярлж өгдөг юм шүү. Тэгээд энэ хэд нь хамгийн гол нь нэг хүүхдүүд нэгнийхээ үгнээс гарахгүй. Ерөөсөө хоорондоо зөвлөд би одоо сургадаг юмч ганцсан жил л дээ. Хоорондоо дэвтээ өгдөм шүү миний. Тийм нэртэй л байгаарай гэдэг тийм. Дээр чи одоо манай нутгийн улсуудаас ярьж илэсэлтэй надад энэ 8 бандтай одоо нэг охин байхгүй танах гээд. Над чинь бас 8 охин ороод ирж штэ. Одоо ороод ирсэн дээ штэ тий. Ерөөсөө битүүр тэгээд бас нэг хаяа нэг нөгөө эрэгтэй хүүхдүүд гараад ихэр чинь одоо би чинь ханийгаа төрсөн байж хат машинтай мөртөө ирэл авна л дээ гэсэн. Тэгэл бас нэг охин гарч хуулуу гэж бас боддог л да. Үүндээ нэг тийм бодол байдаг л юм. Тэгэл хамгийн сүүлд манай отхны гаргахаар хөгшин маань эмдэгт очсон. Тэгээд би нэмлэгээ хаалган дээр мөртөө давхиж ирээл орсон чинь манай их хэрэг жимчурдаас гачраа чи шатсаа гэж надад. Тэгэхээр би ойлгочихлээ л да. Бас эрэгтэй хөгч юм байна. Шатлаас гэж бодоогүй. Заашгүй сайн амаржод би энэ сайн байвал боллоо шүү дээ. Хүүхдээ болгох. Манай отхон хөгтөр манай эмчтэй bijсэн бол. Чи шатлаа гэж. Шатсаа гэхнэр үлээ гэдэг. Шатаад авч юу байх вэ? Энэ одоо охин гарсан байх л гэж бодож идж байгаа байх гэж бодохгүй юу тийм. Нэрэл одоо таны хэлдгэр одоо тэгээ сайхан 8 охин. Тийм шүү дээ. Хүүтэй бол охинтой бол хүүтэй гэж ярьдаг. Тийм ерөөсөө ялгаа байхгүй. Одоо энэ тэгээд хөөсөн одоо ингээ сайхан охтууд гэсэн байгаа. Охтууд байна. Дандаа ихтэй хүүхдүүд дандаа охтууд гарстай. Тийм. Сонир могол. Нөхөр тавиланд ингээд бас нэг бурхан шагнаж байгаа юм шиг. Тэгээд одоо бол өстой охтуудаа бол таачтай ам бизтэй та хоёр маань. Шуудаа амийн штэ. Тэр нэг хүнийг хоёр болгож байна. Тийм штэ. Тийм 20 30 40 болгож байна. Тэр чинь 90 охин гинэ заяа гэдэг чинь одоо тэнгэр шиг тэр юм байхгүй юу тэр чинь. Хүүхдүүд нь нийлээд анхны бие даасан тоглолтоо сайхан хийсэн.
Та хоёр маань бас өргөдөж очсон байх. Тэгээ ер нь яг хүүхдүүдээ яг ингээ бие даасан тоглолтын харах, тайзан дээрээс харах, үзэгч олны тэр алга ташлтыг сонсох, ер нь тэр үед төрсэн мэдрэмж ер нь хоёрын хувьд ямар байв? Тэр үеийн тэр мэдрэмж үл ёстой үгээр хэлхийн арга байхгүй. Зүгээр одоо хөлс асгараас сэтгэл догдлол нүдмэс нүднээс мэлтрээл тэгжсэн. Тэгээ хамгийн гол нь одоо миний хүүхдүүдийн дээр тоглолтыг тэр одоо дэрэгдэл дүүр нь одоо алганы дүүрлүүд нь тарч одоо хүлээж авч байгаа ард түмний сэтгэл би өстө маш их баярлсан. Ер нь тэр урлагийн хүн чинь ард түмний дэмжлэгээл явуулдаг шүү дээ. Тэр алга ташаал. Тэр алга ташаалтай явуулдаг байхгүй юу? Тэгээд одоо хүүхдүүдтэй би одоо хүртэл хэлдэг юм л да. За хоорондоо эвтэй найртай ард түмнийхээ итгэл найдварыг алдаж болохгүй. Яг л энэ чигээрээ явдаг жигний хүүхдүүд гээд. Тэгээд эдээс үлдээ эднээс ингээд хамтлаг байгуулаад одоо ингээд бас л урлагийнхаа төлөөл ингээд явж байгаад их баяртай байдаг. Тэгээ энийг хойшд нь миний хүүхдүүд улам даамжруулаад ард түмнийхээ итгэл аав ээжийнхээ итгэлийг алдахгүй бол одоо та нарт битээр сургаад хайрлаж хүмүүжүүлнэ хиймэл одоо нэгэнтээ аав ээж болчихсон одоо ингээд амьдралаа аваад өөртөө толгоол явж байгаа хүмүүс. Хэвээ тийм. Таны хувьд ер нь ямар байв тэр нэг янз бүр сайхан байсан. Тоглолтын үеэрүүдээс ингээд хүүхдүүдийнхээ тоглолтыг дагж очиад тэнд суугаад үзэгчдийн дунд суугаад ингээд хард суухад өстой нэр сэтгэл имтрээд баярлаад нүднээс нүднэс гарах шиг удаад тэр хооронд чинь бас маш их ингээд алга ташаад ингээд суусан чинь энерги авч байгаа юм шиг бүр маш гоё болоод тэгсэн шүү надад нэрээ тэнд өстой шовтон хүүхдүүдийнхээ үзэгчдийн ингээд дунд суугаад алга ташаад ингээд суухад зүгээр өстой надад би хамгийн гоё энерги тэндээс авах шиг бол нэгдчихсэн залуузж явах шиг мэдгэсэн шүү тэгэхэд надад аягүй гоё санагдсан. Тэгээд хүүхдүүдэд хараад явсан чинь маш сэтгэл өндөр байсан. Баясаад өстө ямар сайхан байсан. Маш их сайхан энерги болт, маш их сайхан эрүүлсэн гэж би бодож байна. Өөрийгөө тэр хугацаанд явж байхад бол өстө маш их баярлсан хүүхдүүд. Тэг эрүүлэнх ингээд явж яана гэдэг чинь хамгийн сайхан байхгүй. Тэгээд олон төмөдөө ингээд сайхан юугаа одоо урлагийнхаа тэр сайхан тоглолтыг харуулад олон түмнээ энэ сайхан итгэлийг хүлээгээд энэ олон түмэн ах дүү нартай ингээд Монголын ард түмэнд ингээд хүндлэгдээд явж яана гэдэг чинь одоо маш сайхан хүндэтгэлтэй энэ олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээх ёстой сайхан хүндэтгэлд нь одоо сайхан талархаж явах ёстой л гэж боддог би тэр. Хүүхдүүд бас урлагт альхэр сонирхолтой байна нэрээ. Ах дүү нарын хүүхдүүд урлаг дуу бүжиг сонирхолтой хүүхдүүд байна одоо цусан тус байгаа даа тий. Зураагаад ирэн тий. Тий, ер нь тэг нөгөө жижиг гадаа бол нөгөө жижигүүчин бүжгэлж байгаа зүгээр дагаад хөгжим тавьчихаар дуудаад нөгөө бие биелгээгээр алдартай. Тэгж байгаа юм нэ огсон манай тий шүү дээ. Гэр бүлийн хүмүүс бас хэлдэг шүү дээ. Бүр цуснд нь байдаг юм ааш ямар ч багш байхгүй ажил зүгээр шүү ингээд зүгээр бүжгэлж. тэгэл бидний ч бас ингээд бас дуулаад уран бүтээл хийдэг болохоор хүүхдүүд хүүхдэл бас дагдуулсаар байгаа орчин нөлөөлт юм шиг байна. Тэр орчинд одоо хамт л өсөж байгаа шүү. Тэгээд хөгжмөө сонсоод машинд явчихсан гэдэг дуулчихаар чи ерөөсөө дуулаад биш тагаа. Дуулахаас өөр аргагүй байна. Тийм үү гэдэг бүтгэрхэн дуулна шүү. Тэр сая тэр үүдээр иржсэн тэр жоохон нөхөр баян энэ тэндвч тонжоо гэдэг байна. Тэгээд юу энэ ч нэг тонжоог нь улаан хэм болж байгаа. Тэгээ харахад бол одоо гэр бүл гэдэг те аав ээж нь хүүхдүүдтэй маш гоё ихтгэл хүлээлгээд итгэж өгөөд те хүсэл мөрөөдлийг сонсоод ойлгож өгөөд за тэгэх юм бол нүүр хүүхдүүд гэдэг хүмүүс чинь өөрсдөө маш сайн одоо өөрийн ухамсарлаарч гэдэг юм уу те өөрсдөө хичээгээд өөрсдийнхөө хүссэн тэр сайхан мөрөөдлөө дагаад ингээ сайхан амьдарч болдгиймаа гэдгийн жишээ бол та нар маань юм шүү. Тэгээд бүгд маш гоё хөдөлмөрч бүгд маш гоё ээлдэг найрсаг зантай. За ийм сайхан гэр бүлд өнөөдөр бид ирсэн байгаа. Тэгээд бидний ярилцах хэсэг бол ингээд өндөрлж जैन. Тэгээ тун удахгүй бас дараагийн хэсгүүдтэй та бүхнийгээ уулзах болно. Тэгээ ярианы энэ хэсгийг төгсөхдөө бас яа та хоёр маань одоо нэвтрүүлгийг үзэн суугаад тэр олон үзэгчтэд за тэгээд нутаг усныхандаа сайхан баяр наадам болж जैन тий. Мэдчилгээ дэвшүүлээд үг хэлвэл яаж вэ? Тэгдэггүй явах. За ингээд нийт одоо Угуул нутгийн ард түмэн болон нийт Монголынхаа ард түмэнд баяр наадмын одоо цогтой халуун мэнтэг хөргийг та бүхэн одоо сайхан наадаарай. Тэгээд миний Монголын ард түмэн миний хүүхдүүдийн урлагийн өчүүхэн амжилтыг маш их дэмжиж одоо төвшиж явдаг их баярлалдаг шүү хоёр бүрэн. Тэгээд нийт Монголын ард түмэн сайхан наадаарай. Эрүүлэн аж аргалтай үр хүүхдийн сайн сайхны өчгийн төлөө эрүүлэн сайхан аж аргалтай амьдарч явдаг юм шүү. Энэ сайхан суур хүмүүжлийг олгож ингэж төлөвшүүлж ийм зөв хүн болгож өсгсөн
та хоёроор бол маш их бахархаж байна. Тэгээ та хоёртой ч гэсэн эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг бас хүсэн өрөөж байна. Та хэд маань ч гэсэн баяр наадмаараа сайхан наадаарай гэж бас хүсэж байна. За сайхан наадаарай. Баярлалаа үзэгчтэй, яг нэвтрүүлгийн энэ хэсэгт үзэгч та бүхнийгаа за Готоогийн тоот болон Чураан бэр цэцэг нартай хоёр сайхан буурайтайгаа бас уулзууллаа. Гайхалтай сайхан ярилцлагыг хүргэлээ. Үргэлжлүүлэн хөтөлбөр маань та бүхэндээ хүрсээр явах болно. Гайхалтай уран бүтээлүүдийг хүргэх болно. Хөтөлбөртөөгөө хамтаагаарай.